Сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ PowerPoint дээр дараах 3 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. За энэхүү 3 аргыг сурчих юм бол та бүхэн ихтгэл тавихдаа тухайн хүмүүст өөрийнхөө хүргэх гэсэн мессежийг илүү ойлгомжтой, илүү тодорхой хүргэх юм болов уу гэж бас бодож байна. За эхний арга бол та бүхэн зургийг харж байгаа энэ слайдыг. За энэхүү слайдыг харах юм бол зураг байна, тэгээ текст байна тийм ээ. Тэгээ ихэнх хүмүүс зургаа ингэж оруулаад текстээ бас ингэ доогоор нэг оруулцдаг байгаа. За ингэх юм бол тухайн хүнд хүрэх хүртээмж нь бол баг зэрэг баг гэж бас бодож байна. Яг гэвэл энэхүү текстийг ийм байдлаар оруулах юм бол зургийнхаа зурагтайгаа ч гэсэн текст нь илүү хүмүүст хүртээмжтэй болох болоо гэж бодож байна. За эхний арга бол зургийн хоосон орон зайг ашиглах гэсэн ийм арга байна. За энэ аргыг харах юм бол зураг маань ингээ байж гин. Гэхдээ хоосон орон зай бас ингээ дээр нь үлдсэн байгаас. Тэгэх юм бол тэр орон зайг нь ашиглаж зургийнхаа энэхүү мэдээллийг араас нь ингэж оруулж өгөх юм бол илүү хүмүүст хүртээмжтэй болно. За PowerPoint дээр та юм хийж байгаа бол зайлшгүй таны мэдэх ёстой нэг зүйл юу вэ гэвэл маш их текст оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө одоо энэ дээр харах юм бол 3 мөр текст байна тийм ээ. Тэгэхээр энэхүү 3 мөр текстийг бүгдийг нь уншиж өгөх албагүй. Та ихтгэлээ ихтэй ерөнхийдөө гол дид гарчгуудыг ч юм уу эсвэл нэг гол түлхүүр өгтэй гол өгүүлбэрүүдэд бичээд үлдсэнийг та тайлбарлаа явахад бас болно гэж бодож байна. За тэгээ ингээ оруулчлаа. Оруулсныхаа дараагаар яах хэрэгтэй вэ гэвэл тухайн фонтных одоо үсгийнхээ текстийнхээ өнгийг солино. Өнгийг солихдоо та бүхэн энэхүү яг энэ нэг үзэг шиг тусаагур шиг юм байгаа. Энэ дээр та дараад тухайн зургийнхаа за бараа өнгөтэй хоосон зай байх юм бол та мэдээж цагаан цайвар тийм ээ ийм өнгөтэй тексттэй байх хэрэгтэй. За цайвар байх юм бол хар бараа өнгөний өнгөтэй текст байх хэрэгтэй. Хэрвээ ихтгэхээ хар болгочих юм бол энэ харагдахгүй мэдээж тийм ээ. Ингээд зургийнхаа аль нэг тодорхой яг үндсэн нэг өнгө харагдахаар тэр өнгө байгаа тийм ээ. Би харах юм бол ингээ Улаанбаатар хот өнгөтэй эндээс би шар өнгийг авчлаа гэсэн үг. За дараад нь үндсэн текстээ сэдвээ те энэ текстийг энэ сэдвийг энэ тексттэй харахад л тийм ээ энэ зургийн өнгө харагдахаар та бас сонгож болно гэсэн үг. За дараагийн нэг арга юу гэвэл мэдээж зураг байна. Гэхдээ бас текст бас байна тийм ээ. Гэхдээ текст нь ийм хэлбэртэй байна. Зураг маань хоосон орон зай байхгүй энийг ийм баяртай байгаа зургийг ингээ харах юм бол цаатлын зургийн үндсэн өнгийг сарниулж одоо бүрсэлгээд ийм маягаар тий жоохон харлуулж агаад тэгээд текстээ оруулна гэсэн ийм арга байна. За энэ арга бол маш их хүмүүс маш их хэрэгэлдэг. За ихэнх хүмүүс яадаг вэ бас зураг ингээ тавьчаа дээрээс нь текст оруулмаар байдаг те. Гэхдээ нөгөө нэг текст нь сайн харагддаггүй. Тэгээд PowerPoint-ийн хамгийн нэг чухал зүйл юу гэвэл мэдээж компьютер дээр янзлж байгаа үед танд сайн харагдах байх л да. Гэхдээ тухайн анги танхимын нөө проекторын хүчин чадал тэгээд тухайн анги танхимд бас холоос харах, ойроос харах гэдгээс шалтгаалаад та бас илтгэлээ маш сайн төлөвлөж бодох хэрэгтэй. Тийм учраас хитрхи их текст оруул. Одоо жишээлбэл та 100 гаруй те 100 орчим хүмүүст та тавих гэж байна гэвэл хитрхи текст оруулж бас болохгүй 40-50-аас дээш хүмүүст бол хитрхи текст бол хэрэггүй яг гол юмнуудаа хилээд явбал илүү сайн PowerPoint болно гэж бодож байна. За энэ зургийг харах юм бол та ингээ текст оруулмаар байдаг гэтэл зураг маань тийм ээ нэлээд ийм байна. За энийг ийм маягаар оруулна гэсэн. За энийг яаж оруулах вэ? Хамтдаа сурцгаая. За харах юм бол зурган дээрээ эхлээд дүрс оруулна. Дүрс оруулна. Дүрсээ мэдээж слайдад дүртэл нь оруулаад за дараад нь хоёр текстээ ингээ оруулчихна. За текстээ наан гаргаж ирэхин тулд яг үйл send backward гэж энийг дарна. Форматсан дээр байгаа. Энийг дарах юм бол дахиад нэг дарчвал мэдээж зураг нь наашаа гараад байна. За дараад нь маус хоёроо дараад format shape гэдэг рүү орно. Дараа нь transparency гэдэг энийг дарна. Энийг та хийхээс өмнө та энд өнгөө сонгоно. Хав хар өнгө. Хар өнгө. Дараад нь энийгээ тунгалаг болгоно гэсэн үг. Энийг өөрөө та тохируулчихна тийм ээ. Ингэх юм бол таны текст илүү харагдах байдал нь ч гэсэн илүү дээр иймэрхүү болно. За миний хувьд ингээл оруулсан байна. Дараагийн за энэ аргыг бас та хүн соруулах зүгээрээ гэж бодож байна. Дараагийнхаа арга юу гэвэл энэ дээр ингээд текст байна тийм ээ. За энэ хүү текстийг харах юм бол би энэ дээр зургийн тодорхой хэсгийг
далдлаад текстээ оруулах гэсэн ийм арга байгаа. Энэ аргыг харах юм бол тухайн текст маань зургийн яг нэг тийм тодорхой хэсгийг ингээд дарж агаад байрлсан байна тийм ээ. Тэгээ ингээ харах юм бол их текст оруулж болохгүй гэж хэлсэн түрүү. Тэгэхээр их текст оруулахгүйгээр мэдээж оруулна. Гэхдээ энэ доор хэсэг тийм зай үлдэх. За тэгээд доошлуулаад ингээ тавьсан ч гэсэн төдийлөн бас нэг сайн харагдахгүй зургийг бас хаах юм аюултай. Тэгэхээр энийг хэрхэн харагдуулах вэ гэвэл за миний хувьд бол ингэж тавьсан байгаа. За энийг яаж хийх вэ? Энэ зургийг ийм болгоно. За энийг харах юм бол та бүхэнд арын тэр хар дүрс маань хар өнгө маань баг зэрэг уусалттай дээшээгээ жоох уусч өгсөн доогоор нэлээ хар мөртлөө дээгүүр ууссан байна. Энийг яаж оруулсан бэ гэвэл даарцгаая. Мэдээж за би энийг түр хаачих тийм ээ эхнээс нь харуулахын тулд маус энэ хүү гадна талын хүрэн дээр дараад маус хоёроо дараад format shape-ээр орно. Энэ орсны дараагаар за ийм байдалтай байж байна. Магадгүй таних тэр өөр үеж магадгүй за гарс тэрсэн ч гэсэн дээшээ чиглэлтэй тохируулаад дараад нь энэ дунд байгаануудын бүгдийг ингээд арилгаад дараад нь энэ хоёр талын туйлынгийн хав хар өнгөтэй болгож өгөх хэрэгтэй. Энэ бол хав харуулж байгааз. Дараа нь дунд нь нэг ийм юм үүсгээд энэ үүсгэснийг баг зэрэг 100-тай болгочих юм бол түрүү үүсгэснийг хамгийн тултал нь явуулаад энэ дугасаа байсан тэр туйлыг дунд хэсэг рүү аваачаад за энэ дунд хэсэг рүү аваачснараа та бүхэн ингээд тохируулга хийж болно. За би яагаад энэ түрүү үүсгээд хамгийн шахсныгаа 100 болгосон бэ гэвэл тухайн ингээд юуг харахаар авах ойртуулаад харах юм бол энэ дээр ийм зураас гарчдаг байхгүй. Тэгээд зураас гарахгүй тулд яг энэ өнгө маань ингээд цаад зураг руугаа гоё уусаад орсон байдалтайгаар харуулахын тулд албаар ингэсэн байгаа. Ингээд оруулах юм бол таны текст маань тийм ээ одоо зургийг бүтэн хаахгүй ч гэсэн маш гоё уусгалтайгаар оруулж өгнө гэсэн үг. За ийм 3 аргыг та бүхэн суралцчих юм бол олон хүмүүст ихтгэл тавихтаа илүү одоо сайн хийж чадах юм болов уу гэж бодож байна. За дараагийн хичээлээр би та бүхэндээ PowerPoint-ийн ихтгэл хийхдээ анхаарах зүйлсийн талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. Ингээд хичээлийг дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа.